За 70 96 11 11 Алтан хоёрын ажлын албаны утас байгаа. Энэ утсанд иргэдээс ирсэн санал хүсэлтэнд 7 хоног бүхэн шуурхай хариу өгдөг. За өнөөдөр 1 сарын 23-ны өдөр за та бүхэнд би энэ намрын чуулга гиснээс хойш 18 дахь удаага та бүхэндээ ингээ шуурхай мэдээлэл өгж байгаа. За ер нь 7 хоногийн мэдээлэл дээр бол утаа гэдэг юм бол байнга давтагддаг болсон. За өнөөдөр энэ өнгөрсөн 7 хоногийнхтар бол ерөөсөө цахилгааны төлбөрөөр нэмэгдчихэж та нар худлаа хэлсэн байна. 30% нэмье гэсэн чи 30-аар тогтохгүй хувь нэмсэн байна гэдэг. Ингээд манай иргэд бол маш их санал ирүүлсэн байна. Тэгээ би энэ хэрэглэгчийн цахилгааны тарифыг яаж өөрчилсөн бэ гэдгийг нөгөө зохицуулах газраас нь авлаа. Энийг удаан ингээ бариад манай иргэдэд хүргээрэй. За тэгээ манай иргэдийн бас бухимдаад байгаа зөв байна. Энэ намарчингаа ерөөсөө бид нар эрчим хүчний шинжилгээ хийнэ гэж баах юм ярьцгаасан. Тэгээд эрчим хүчний үнийг нэмэхдээ цахилгааны үнийг 30% нэмнэ гэж ярьсан. Манай иргэд бүгдээрээ 30% нэмнэгэд ойлгоцсон юм байна. Тэгээд сая одоо энэ та нарыг яг яаж нэмчихэд байгаа юм бэ? Энэ цаасаа өгөөч гэж би асуулаа. Тэгсэн чинь 30% нэмээгүй, зарим нь 30% нэмсэн. Таны хэрэглэсэн цахилгааны хэмжээ ямар байх вэ гэдгээс хамаарат 3 янзаар нэмсэн юм байна. 3 янзаар. Ганцхан 30% нэмээгүй юм байна. За жишээлх юм бол танаа гэр 150 кВт цагаас бага хэрэглэсэн байх юм бол 30% нэмсэн юм байна. Хэрвээ 150-аас 300-ийн хооронд хэрэглээч байгаа бол 66% нэмсэн юм байна. 66%. Хэрвээ хэрэглээч 300 кВт цагаас дээшээ гараад явах юм бол 85% нэмсэн юм. Тэгэхээр 30 биш 30 66 85 3 янзаар нэмсэн. За тэгэхээр манай 33 дугаар хорооны иргэний хэрэглээ бол 500 мянган төгрөг байсан байна. Цахилгааны төлбөр. Тэгээ энэ хүн маань 30%-аар өсөөд 30% гэдэг нь 150 мянган төгрөг нэмэгдэнэ. 150 мянган төгрөг 500 дээр нэмэгдэхээр 650 мянган төгрөг болно гэж бодсон чинь бодоод хүлээж исэн чинь 925 мянган төгрөг гараад ирсэн юм байна. Тэгээ би энийг одоо энэ тарифыг бодж үзлээ. Та бид нар юунд одоо хуурцсан байна вэ гэхээр танаа хэрэгжилж байгаа цахилгаан чинь 300 кВт-аас их учраас танах бол 500 мянга төлдөг байсан байна. Тэгэхээр 500 мянган чинь 30% нэмээгүй 85% нэмсэн байна. Одоо тэгээд энэ таны буруу байхгүй. Дахиад одоо энэ засаг төрийн буруу. За энэ одоо бодлогын хөв зөв буруу юу бас одоо би гайхаж байна. Энэ 500 мянган дээр гараад явж байгаа айлууд гэдэг чинь бол ихэнхдээ бол утаагаа багасгаад цахилгааны хэрэглэхтэй айл гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ юм одоо манай засгийнх нь энэ зохицуулгын эргэж хараа. Энэ ард иргэдийнхээ санаа бодлыг судлаад одоо сонсоод энэ одоо бүгдийг ингэж нэмэх хэрэг байсан юм уу? Ингээд нэмэхдээ ингэж илүү их нэмэх хэрэг байсан юм уу? Тэр 30% гэдэг дээрээ тооцоо моцоогоо хийгээ буцаагаад янзалж болохгүй мó. За нэг иймэрхүү цахилгааны үнийн төлбөр бол асар их нэмэгдсэн юм байна. 30 биш юм байна. 66-гаар зарим нь айл нэмэгдсэн, зарим айл 85-аар нэмэгдсэн. За тэгээ бодлогын хувьд бол одоо цахилгаанаар халан мална гэдэг ойлголт бол баг үндсэндээ байхгүй. Буцаагаад 150 фишингээ тавиад нүүрсээ түлээд утаагаа нэмэгдүүл гэсэн. Бас бодлогын хувьд нэг иймэрхүү л болсон юм байна. Тэгээд ухаантай байлгуудын засаг төрийн хүмүүс буцааж энэ алдаа дутагдлаа засаж энэ ард иргэдийн ахаа хэмжээгээ нэмэр болох шийдвэрийг буцааж янзалж гаргаараа гэдгийг л би хүсэж байна. За ингээд 18-нд одоо шуурхай мэдээлэл маань өндөрлж байна.